Ороймондөргийа. За тэгээд өнөөдрийн зэхэн лайв явж байгаа юм болов уу? Лайв явж байгааг харж байгаа хүн байна уу? Facebook-ийн лайв нь. Байна уу бачаа? Сайн байна. Facebook-ийн лайв явж байгаа юм болов уу? Тэрийг харж байгаа юм байна уу? Facebook-ийн лайв хасгүй. Шалайн явж байна. За. Facebook-ийн лайв явж байна бачаа. За тэгвэл хичээлээ эхлэе да. Явж байгаа болтно. За баярлалаа. За бурхан ном хийгээд чуулганы дэдэд бодийн хотгийг хүртэл бие ятгах юм уу? Өглөөд рүүгээтэй үйлцэн буйнаараа би амтны төсөд бурхан бүтгэлтгай. Бурхан ном хийгээд чуулганы дэдэд бодийн хотгийг хүртэл бие ятгах юм уу? Өглөөд рүүгээтэй үйлцэн буйнаараа би амтны төсөд бурхан бүтгэлтгай. Бурхан ном хийгээд чуулганы дэдэд бодийн хотгийг хүртэл бие ятгах юм уу? Өглөөд рүүгээтэй үйлцэн буйнаараа би амтны төсөд бурхан бүтгэлтгай. Хамаг амтан амгалан хийгээд амгалан шилтгаан дагуу төгөлдөр болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлон шилтгаан дагуу хагцах болтугай. Хамаг амтан зовлон амгалан дагуу эзэдүүл хагцах болтугай. Хамаг амтан хол орд бүрэн шоног хурал хоёроос гасан сэтгэл тэгэж орших болтугай. За хамаг амтан амгалан хийгээд амгалан шилтгаан дагуу төгөлдөр болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлон шилтгаан дагуу хагцах болтугай. Хамаг амтан зовлон амгалан дагуу эзэдүүл хагцах болтугай. Хамаг амтан хол орд бүрэн шоног хурал хоёроос гасан сэтгэл тэгэж орших болтугай. За хамаг амтан амгалан хийгээд амгалан шилтгаан дагуу төгөлдөр болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлон шилтгаан дагуу хагцах болтугай. Хамаг амтан зовлон амгалан дагуу эзэдүүл хагцах болтугай. Хамаг амтан хол орд бүрэн шоног хурал хоёроос гасан сэтгэл тэгэж орших болтугай. За тэгээ өмнөх хичээлдэр болохоор за тамийн зовлон. Одоо өнөөсөнд 3 зайны зовлонгийн талаар гараад байгаа юм. За нөгөөсөнд тамийн зовлон гарсан байна гэж. За там төрх үйл нь болохоор одоо тэгж байгаа шүү дээ тийм ээ. 10 хар нүглийг одоо жишээ нь 10 хар нүглийг баг дунд хүнд төвшөнд хийдэг. За тийм 3 төвшин байдаг байна л та. За 10 хар нүглээ арай жоохон одоо баг төвшин хийсэн. За тийм бодвол одоо дунджаар нь бол одоо бэрдэд. За 10 хар нүглийн хамгийн одоо хүн дээр нь бол одоо там төрдөг гэж тийм. За тэгээд одоо сэтгэлийн үүднээс харах ч юм уу те. Одоо жишээ нь бусдад хорлох сэтгэл юм уу, уурын одоо сэтгэлийн хүчээр одоо жишээ нь бидүүсээ одоо сэтгэлд байгаа одоо муу сэтгэлүүд нь тийм үү байна л да тийм ээ. Хорлох сэтгэл, уур сэтгэл, хорлох сэтгэл, уурын сэтгэл хүчтэй байх тусам түүний ихээр хийсэн одоо
үйлүүд маань биднээсээ одоо тамд хөтлөх нь илүү давангаа шиг юм байна те. За заавал одоо там руу хөтөлдөг гэсэн үг биш байх нь тийм. Гэхдээ ерөнхийдөө бол одоо тамд төрнө гэдэг бол уур илүү нөлөөтэй байдаг тийм. За бэрдэд бол одоо харам маш хүчтэй нөлөөтэй байдаг. Дуусанд бол одоо муухх нь илүү нөлөөтэй байдаг ч тийм. Тэгэхээр биднээс дотоод сэтгэлийн тэр одоо шунал уур мухаг ата омог харам гэдэг 6 янз муу сэтгэл байдаг хань л. За эднээсээс бол одоо нэгсэнд 3 бузын төрхөд одоо харамын сэтгэл ялангуяа одоо эд материал тийм ээ. Хоолонд, ховц сунар ерөнхийдөө харамын сэтгэл гэдэг чинь ийм их зүйлүүдэд одоо явагддаг байна л. Тэгээд харамын сэтгэл маш хүчтэй байх. За уурын сэтгэл маш хүчтэй байх. Мухкын сэтгэл маш хүчтэй байх. За сэтгэл одоо дотоод сэтгэлийн үүднээс харах юм бол за ийм одоо сэтгэлийн төлөвүүд маань биднээс одоо там барьдаад тус руу хөтлөх нөлөө үзүүлдэг байна л тийм ээ. За 10-21-ээс бол одоо түрүү хэлчлээ тийм ээ. Одоо дунд баг за илүү хүнд төвшөнд хийснээр за хоёр адуусны зовлонд бол адууснууд хүч ихтэй бага хөнөх хийгээд тэнгэр хүний хэрэглэл болж өөрийн ирэхгүй бөгөөд тийм ээ. За адуусны зовлон гэж юу байна вэ гэхээр адуус бол одоо ингээд хүчтэй хүчгүйгээр барьж иддэг гэж тийм ээ. Өнөөдөг, алдаг, устгадаг. За тэнгэр хүний хэрэглэл болж за тэнгэр болон хүмүүсийн хэрэглэл буюу одоо тэдний одоо эд хэрэглэл нь тэднэрт одоо ашиглагдаж өөрийн ирэхгүй өөрийн одоо ирэх байхгүйгээр тэнгэр хүний одоо хэрэглэл одоо ачаа унлага юу байдیں۔ Тэр бүгд хэрэглэгддэг гэж. За бусдын эрхэнд орсноор хөнөөгдөн зодууж хорлогдохын дээр за тийм болохоор одоо надгууснууд бол одоо дандаа хүчтэй тий. За эсвэл одоо тэнгэр болон хүмүүсийн одоо эрхэнд орж бусдын эрхэнд орсноор хөнөөгдөх. За тэтгэрч одоо хөнөөгдөх. Нэг бол одоо зодуулах. Одоо нэг бол одоо хорлогдох тийм. За тэ ачаа хөсөг дааж давшгүй ачаа хөсгөнд одоо юу яах тийм. Одоо ашиглагдах гэх мэтэргүүтэй тэнгэр хүмүүнтэй нэгэн дор явах учир тусдаа орон үгүй. За тэгэхээр одоо адгууснууд бол одоо нэг бол одоо тэнгэрийн оронд нэг бол одоо хүмүүний ертөнцид ингээ байж байгаа учраас одоо тусдаа тийм хүний ертөнцөөс өөр тийм орон газар нэг байдаггүй маа гэж юм тийм ээ. За газрын бодит суурьд номлосон за энэ ийм гэж одоо газрын бодит суурь буюу одоо утга тасангагийн зохиосон за газрын бодит суурь гэдэг номон дотор тэгж айлцсан байна гэж. За тэдний газар орны үндэс нь их талаа бөгөөд. За ер нь адгуус амьтны яг одоо байгаа одоо хамгийн гол одоо хамгийн их амьдардаг тийм адгуус амьд дотроос хамгийн их одоо адгуус амьд амьдардаг. За тэгээд дээрэс нь адгуус амьтны яг жинхэнэ их усүр гэдэг юм уу те. Тэр газар нь одоо хаана гэдэг юм гэхээр их талаанд ороод юм аа гэж тийм. Их талаа бөгөөд бусдууд нь түүнээс салаалсан болохыг. За тэгээ бусад адгуус одоо хураа газар амьдардаг адгуус амьтан бол бүгдээрээ тэр далаа дотор амьдарч байгаа адгуус амьтнаас салаалсан байдаг гэж. Энэ ч юм бол ер нь бол одоо шинжлэх ухаанаар бол чинь батлагдсан зүйл тийм ээ. Ер нь бол хүн адгуус амьтар чи бүгдээрээ нэг усанд амьдарч исэн нэг сэр нуруутай амьтнаас тасарсан гэдэг байна шүү дээ. Сэр нуруутай адгуус амьтан хүн төрөлхтэй амьдарч тийм ээ. Анх бол одоо бүгдээрээ нэг тийм сэр нуруутай нэг амьтан усанд амьдардаг байсан амьтнаас салаалж одоо энэ гарч ирсэн гэж тийм ээ. Одоо юу хэмдэ хувьслаараа ингэж за хөвсөн орчлогдож ингэж олон төрлийн адгуус амьтан хүн бий болсон байх нь л. За тэрэн шиг ер нь бол одоо адгуус амьтдын яг үүссэн их усүр үндэс газар нь одоо их далаа юм а гэж. За түүнээс салаалсан болохыг сангийн тайлбараас номлож яасан. Сангийн тайлбар гэдэг нь одоо утагт энэ Лов Басубанду гэдэг одоо энэ этгээгийн
одоо бурхны шишний одоо том гүн ухаантай байгаа юм аа. Тэр хүний зохиосон сангийн тайлбар гэдэг. За сан гэдэг одоо Авидармын сургаал гэдэг байна тийм. Авидармын сургаалуудыг одоо ингээ багцалцсан. За тэрийг одоо сан гэж нэрсэн байна л да. Сан гэж нэрсэн байна тийм. Авидармын бүхэл одоо сургаалуудын гол одоо огшинууд бүгдийг ингээд базаад гэдэг юм те. Ингээ багцлсан тийм ном учраас тэр номыг сан гэж нэрсэн байна л да. За өөрөө сан гэдэг тийм ном зохиогод тэрэндээ бас тайлбар хийсэн байна. Тэр сангийн тайлбар гэдэг ном дотор юм бол тэгж альцсан байна гэж. За өөр бас харанхуй болон усанд төрсөн нь тэндээ хөгшрөн өөхөх хийгээд хүнд ачаагаар ядран зоох бөгөөд хаглах усыг нь хусах харвах болон адилгүй олон хүнэг хар ударч зовон тарчлаж хүнээ нөөгч. За адгуу самтан бол ингээд за харанхуй болон усан төрсөн тэндээ хөгшрөн өөхөх. За харанхуй тийм газар төрсөн. Одоо харанхуй ертөнцид төрсөн тийм адгуу самтан зөндөө байгаа шүү дээ. Тэр чинь одоо энэ дэлхийд дээр одоо хүн орч чаддгүй, харанхуй дээрээс амьдарч чаддгүй. Ямар ч амьд орч чаддгүй тийм. Одоо маш одоо гүн харанхуй тийм агуунууд байдаг тийм. Уулын маш гүн харанхуй хонглоод ч юм агуунууд ч юм. Тэрэн дотор ингээд одоо төрөөд өсөж үржээд өгдөг тийм адгуу самтан байх нь. Бас усан дотор одоо. Ер нь бол одоо манай дэлхийд дээр амьдарч байгаа бүх амьтны бүх адгуусан амьтны одоо баруун 80-90% шахав усан дотор амьдардаг гэж хэлж болно гэж. Ер нь тэгэж ойлгож болохоор тийм. Ер нь энэ усан дотор бол одоо ингээд асар олон төрлийн адгуусан амьтан бүр хуурай газар байгаагаас илүү таатай асар их амьтан амьдардаг гэж. За тэгээ хөгшрөн өөхөх гэдэг. Усан дотор одоо төрөж өсөөд үржээд одоо хөвгдөг. За хүнд ачаагаар ядран зоох бөгөөд хаглах усыг нь усах харвах болон адилгүй олон хүнээ харгуударч зовон тарчлаж хөнөөнө өгч. За одоо бид нар ингээд за хүнд ачаагаар ядран зоох. За энэ бол одоо ойлгомжтой шилсэн. За хаглах, за газар хаглах энэ янз юмд ашигладаг. За усыг нь усаж одоо бид нар дахиад шуу одоо хүнэж байгаа хүмүүс бол одоо ингээд дахиад механик эхлээд үсийн одоо зулгаад мөржүүлдэг тийм. За ан гөрөөнд явж байгаа хүмүүс л одоо амтныг одоо харуулж намнаж тэгэж одоо хүнэдэг бахна гэж. Тийм адилгүй олон янз зовлонгор адгуусан амтан бол өөрсдөө ингэж зовдөг хөнөөгддөг гэж. За услад сангах бол нар салхиар гандах анжин гөрөөжд олон үүднээс хорлох тул тэд хэдий хугацаанд ч айн мэгцээр зовдөг байдлуудыг санан гоноглож сэтгэлийг үүсгэн үлдээ гэж. За адгуус амтны зовлон гэхээр ийм байна гэж. За нар салхинд гандахтмаа анжин гөрөөжн дөрвөтэй олон янзын хүндтэй. Ганцхан одоо харваад намнаад хөнөөчихгүй. Ер нь бол ингээд элдөө янз харах одоо элдөө янз хавах маханд одоо оролдог амьдтай. Ер нь бол одоо ингээд маш их одоо айн мэгцэр гэж тийм ээ. Маш одоо тийм айдастай тэгж амьдэрдэг. Адгуус амтан бол одоо адгуус амтад ер нь тийм байдаг бахна гэж. За насны хэмжээг сангаас гэж. За адгуус амтны насны хэмжээний үнэхээр адгуус нугууд нь дээд урт нь галуу бөгөн урт настай нь галуу орчим амьдрах бөгөөд магадлал өгөөд номсон гэж. За адгуус амтны одоо нас нь бол одоо нэг галын хугацаанд хүртэл насалдаг гэж хэлж байна тийм. За богино хамгийн богиндоо бол богино гэдэг бол одоо ерөөсө тэд наслна гэсэн одоо хугацаа бол байдгүй гэж. За ер нь бол одоо нэг өдрийн настай адгуус амтан байна гэдэг байна шүү дээ тийм ээ. Нэг өдрийн настай, хэдхэн цагийн настай, нэг 7 хоногийн настай, сарын настай ч юм уу янз байдаг гэж. За хамгийн урт насалтай нь бүтэн галуу урт насалтай. Одоо улсын хаад мадууд бол одоо асар урт насалтай гэж байна. Одоо улсын хаадууд бол одоо маш их одоо цэвэрч амт юм байдаг шүү дээ. Ясар ихтэй ууртай, омогтой
тийм юм дээ. Тэгээд нэг талаас нь бол одоо байгаль дэлхийг одоо хордуулдаг бохир зовоон болгодог. Тэрнээс болж тэр лосууд маш их одоо гэмтдэг тийм ээ. Янз янзын одоо өвчин хороодог. Тийм зүйлүүд их болдог байна. Нөгөө талаас нь бол лосуудыг бол одоо энэ янз янзын одоо том жигүүртэн одоо номонд бол одоо тэгж хэлээд байгаа юм л да, хан гардаг гэж тийм ээ. Хан гардаг гэж тийм шуу байдаг гэж тийм ээ. За тийм шуу бол одоо ингээд лусын хаадуудыг ерөөсө зүгээр ойлгодог гэж маш их одоо зоож барьж иддэг. Одоо лусын ордон гэдэг юм, тэр л бол одоо маш чөлөөтэй байг орж гарч чаддаг лусуудыг одоо хангарч явж одоо могоо барьж иддэг гэж хэлээд байгаа шүү дээ. Тийм болохоор одоо тийм янз янзын тийм могоо барьж иддэг лусын хаадуудыг одоо барьж иддэг тийм аюултай одоо жигүүртэн шуу энтрийн одоо юунд аюул занал дотор байнга амьдардаг гэж тийм ээ. Ийм зовлонтой байдаг л гэж хэлж байгаа юм л да. За биднээс одоо дэлхий дээр амьдарч байгаа одоо адгуу самтны зовлон гол бид нэг хараад ер нь ойлгож байгаа шүү дээ тийм ээ. Одоо гахаа нохоо шүү. Ямар л амтан бэ. За адгуусан дотор бол одоо хамгийн хэцүү зовлон ер нь бол ингээд биеийн зовлон маш их байдаг боловч сэтгэлийн хувьд л одоо муухай гэдэг юм аа гэж тийм. Тэр нь бол одоо маш одоо тэр зовлонгоос танил одоо ямар ч аргагүй болчихдог гэж тийм ээ. Сэтгэл нь муухай учраас оюун ухаан муухай учраас тэр зовлонг арилгах арга ухаанд ерөөсөө ямар ч одоо хүчгүй гэж. Хэрвээ оюун ухаан байгаа бол тэр амтнд оюун ухаан байгаа бол альва өөрт тохиолж байгаа зовлон бэрхшээл арилгах ухаан байгаа учраас бас нэг арга сэлж чадах нь шүү дээ тийм ээ. Тэр зовлонгоо одоо ямар нэгэн байдлаар одоо зохицуулж гэдэг юм те арга ухаан сэлж тэр зовлонгоо нэмэгдэх нь ямар байна ингээд тийм зовлон тохиолдохоор тэрийг өмнөөс нь одоо урьдчилж сэргийлж болгоомжлж тийм ээ. Тэр бүхэн одоо шийдэх одоо чадвар байдаг. Адгуу самтанд одоо оюун ухаан гэдэг зүйл тийм зүйл байхгүй учраас одоо ингээд арга байхгүй болчихдог байна. Ямар ч аргагүй болчихдог гэж тийм ээ. Хүн бол одоо нэг аргатай байгаад байна шүү дээ. Оюун ухаантай учраас ингээд хичнээн зовсон ч гэсэн ингээд нэг тийм асуудлаа шийдэх нэг яаж иж яагаад нэг юм олцоод байна шүү дээ тийм ээ. За 3 бэрдийн зовлон санах нь гэж. 3 нь за хармыг хүн гэдэг амтан бол одоо оюун ухаантай учраас айж иж яагаад за гадаад одоо биеийн зовлонгоо шийдэж чадахгүй маань дотоод оюун ухамсараа ямар ч байсан ингээд яаж юм тийм ээ. Засаад дотоод сэтгэлийн хувьд ингээд тэр дотоод сэтгэлийн хүчээр гадаад одоо тэр орчны одоо зовлонг ингээд давж чаддаг. Нэгсэнд амар амгалантайгаар дотоод сэтгэлийн хувьд одоо амар амгалан одоо аз жаргалтайгаар гэдэг юм те. Дотоод сэтгэл санааны хувьд тийм хүчрхэг байдлаар гадаад одоо гадна тохиолдож байгаа зовлон бэрхшээлүүдийг одоо хөнгөн ингээд даваад гарч чаддаг тийм чадвар байдаг байна. Адгуу самтанд бол тэр бол өөрөө боломжгүй гэдэг байна шүү дээ. Нэг зовлон ингээд таарлаа гэх юм бол одоо ингээд маш их айдас тавтаад яах вэ л гэсэн нэг тийм одоо яах вэ гэж нэг хүн нэг бүр арга барагдаад нэг өөрөөс асуудаг гэдэг шиг тийм л болчдөг байна л да. Тийм болохоор хүн шиг тэгж одоо дотоод оюун санааны тэр амар амгалан төрөх ямар ч боломж байхгүй байна шүү дээ тийм ээ. Одоо тэр зовлонгоо шийдэх аргаа олоход маш одоо ухаан хүрдэггүй байна. Нөгөө талаас одоо дотоод оюун санааны тэр амар амгаланг олох тийм чадвар байдаггүй байна. Дотоод оюун санааны тэр амар амгалан дотоод оюун сэтгэлийг засаж чаддаг тийм чадвар байх юм бол бас шал өөр өдөг байна л тийм ээ. Яагаад тэгэхээр тэр олдож буй одоо зовлон бэрхшээлээ боломжуулгаад оюун санаагаар ингээд аваа авчдаг тийм чадвар хүн төрөлхтөнд хүн гэдэг амтнд өөртөө байгаа. Адуусанд бол тийм байхгүй байна шүү дээ.
За 3 бердийн зовлон санах нь гэж. За харамыг хувь их шүтгэгчд нь бердэд төрөх ба гэж. За харамын сэтгэлийг одоо хувь их шүтгэгчд буюу одоо маш их харамж хүмүүсийг хэлж шүү дээ. Хувь их гэдэг нь одоо 50-50% биш тийм ээ. 60-70-80% ингэж одоо харамыг асар их одоо харам зантай тийм шүтгэгчдүүд занг шүтгэгчд нь бердэд төрөх ба. Тэдгээр нь ч өсөж сангаж байдаг бөгөөд арьс болон мах цус нь хатснаар шатсан модны хожуул мэдгэж. За тэгэхээр энэ берд бол одоо ингээд маш одоо өсгөлөн байдаг гэж тийм ээ. За арьс болон мах цус нь хатснаар гэж. За ингээд хоол унд одоо уух эдээ унд олдохгүй байгаа учраас одоо мах цус гэхээр биеинд нь одоо төдийлөн мүлддэггүй гэж тийм ээ. За тийм болохоор одоо нэг ясан дээр арьс тогтсон мэт. За тийм байдаг. Дээрээс нь одоо наранд одоо даардаг гэж тийм ээ. Саранд түлэгддэг гэж. Тэгээд өсөндөө ингээд нар сар алинж гарсан гэсэн ингээд арьсыг нь байнга яах нь. Ингээд дааруулаад тахаар хүний арьс чинь ингээд даараад эхлэхээр хөхрөө тэгээс үлдээ ингээд яар сарах гараад за тэгээд сарны гэрэлд одоо ингэж түлэгддэг гэж тийм. Түлэгдэд ирэхээр нөгөө шархсан яар сарах нь ингээд олон одоо ужиграад тэгээд аажиндаа арьс нь ингээд ерөнхийдөө ингээд одоо дүүрэн одоо шархны тавтай юм шиг тийм болцсон байдаг гэж. Хожуул мод шатцсан хожуул мод гэж тийм. Одоо мод ингээд шатчихаараа ямар болчдөг вэ? Яг тэрэн шиг ингээд арьс нь тийм болчдөг гэж. За нүрийг нь ус бүрхсэн. За тэгээд берд бол одоо ингээд биен дээр нэг ус байхгүй байна шүү дээ. Юун дээр устэй гэхээр толгой дээр нэг идэхэ устэй гэж. За толгой дээр хэдэн ус нь ингээд нүрэн бүрхчихдэг гэж. За нөгөө нүрийг нь ус бүрхсэн. Ам нь маш цангах бөгөөд хэлээрээ долоон байдаг гэж. За ам нь бол одоо байнга цангаж байдаг учраас хэлээрээ ингэж байн гэж амаад болоод байдаг. За тийм амтан байх нь. За энэ бол одоо хүний нүдэнд бол үл үзэгдэх тийм одоо бийтэй гэж тийм үү. За үүнд 3 гэж. За адуу бердийг одоо дотор нь 3 ангилт байгаа. Эдээ унданд гадны төтгөр байдаг, эдээ унданд дотоод төтгөр байдаг, эдээ унд өөрт нь төтгөр байдаг. За эдээ унданд гадны төтгөр байдаг берд нь ямар юм бэ гэхээр анхнаа тэдгээр нь булаг болон нуур цөөрмөдөд очиход тэнд элт хийгээд урт богиножад барьсан амьтад буцаан хориглох бөгөөд усагч эдээ бэр болгон хараад уухыг бол хүснэ гэж. За солоос ингээд одоо эдээ унд ус мус ингээ харагдах үед гүгэд очдөг байх нь л дээ. Тэгээ очих үед өөдөөс нь одоо ингээд элдв янзын одоо мис барьсан гэдэг юм уу тийм амьтад гарч ирээд хөөж туугаад байдаг гэж. Тэгээ ерөөсөө тэр ус хоолн дөрөөс ойртуулдаг гэж тийм үү. За хичнээн одоо алс холоос ингээд ус харахад ингээд шингийн юм харагдлаа ч гэсэн гүгэд очиод харахад тэд нар ингээд эдээ бэр байсан байдаг гэж тийм үү. Тэгэхээр берд гэдэг амьтан бол одоо ингээд нүдэрээ одоо шингэн зүйлийг бол одоо эдээ бэр болгож хардаг гэж тийм үү. Хүн бол одоо ус болгож хардаг. Тэнгэр бол одоо тэр усыг бол одоо аршаан болгож хардаг гэдэг юм л тийм үү. Тэгэхээр ингээд тэр ажиглагч ухамсар нь ямар төлөвт байгаад байгаагаас хамаарат тэр ажиглагдж байгаа шингэн төлөвмөнөөр ингээд олон янзын төлөвт ордог гэж тийм үү. За энэ чинь бол одоо онлын төвшөнд бол ингээд нотлогчод байгаа зүйл шүү дээ тийм үү. Одоо шинжлэх ухааны онлын тэрээр. Энэ бол бид нар ингээд альбат атом молекул ч юм уу эгэл бом гэдэг тэр зүйлүүдийг ингээд ажиглагч нь ямар байгаас хамаарат тэр нь ингээд төлөв өөрчлөлт байгаа шүү дээ тийм үү. Тэрэн шиг тэр усуул яг л шингэн төлөв бол яг тийм л байдаг байна л да. Шингэн төлөв бол да шингэн зүйл бол ингээд тэр шингэн зүйлийг одоо ингээд эдээ бэрийн шин чанартай харах тийм ухамсар хэрвээ тэр шингэн төлөвийг ажиглах юм бол тэр нь яг л одоо эдээ бэр шиг харагддаг байна л да. Тэгэхээр өөрөөсөө хураасан тэр үүлийн хүч нь ухамсарт нь ингээд суудсан байдаг учраас тэр усыг одоо усуулгаж харах одоо хүн гэдэг амьтны одоо ухамсарт бол одоо усыг усгаж харах тэр үүлийн хүч ингээд суудсан байдаг.
За бэрдэд бол одоо ингээд усыг одоо эдээ бэр болгож харах. Усыг одоо тийм сайхан одоо шингэн тунгалаг тийм чанараар нь харах тийм ухамсарын тийм үеийн чадал ерөөсөй байдаггүй байна. За хоёрт эдээ ундад дотоод түүтгэр байдаг гэдэг нь. За эдээ ундад дотоод түүтгэр байдаг гэдэг нь хоёр дахь нь зүүнний сүв төдий амтай бөгөөд ам нь гал ассан хөөстэй том соёотой учир эдээ унд олсон ч гэлээ бусдууд хориг болоогч өөрөө идэж ууж чаддгүй гэж. За хоёр дахь бэрд нь бол одоо ямар байд вэ гэхээр одоо ингээд зүүнний сүв төдий амтай гэж тийм ээ. Зүүнний сүв шиг амтай байна. За ам нь бол одоо тийм жижиг юм. Зүүнний сүв төдий ам гэдэг чинь одоо шоргоолжны ам шиг юм байна шүү дээ тийм ээ. За хузуу нь бол одоо ингээд хайлгас шиг тийм ээ. За гидс нь бол ингээд тоогоо шиг том гидстэй гэж. За зүүнний сүв төдий амтай бөгөөд ам нь гал ассан. За ингээд бэрд бол одоо амнаас нь ингээд гал төргээд идэх гэж. За хөөстэй том соёотой учир. За ингээд одоо шүсэн ингээд хөөсрөө. За ам нь ингээд хоёр талдаа дөрвөн талаасаа ингээд том соёонууд ингээд ургацсан байдаг учраас эдээ унд олсон ч гэлээ бусдууд хориг болов. За эдээ унд ичнээ олоод олсон бусад одоо тэр эдээ ундыг хэрэглээд одоо саад болох одоо хөндлөнгийн тийм элд байнзын одоо тэр мисцэс верс амьтад байхгүй ч гэсэн өөрөө бол тэр эдээ ундаа идэж ууж чаддгүй гэж. За эдлээ гэхэд одоо тэр хялгасан чинээ жижигхэн одоо хоолоогоор одоо тэр тоон чинийг том гэдсийг одоо цаддах хэмжээний одоо хоол бол хэзээж орж чадахгүй тийм. За том соёотой учраас ингээд нэг жижигхэн аман дээр том соёотой байгаа учраас тэр хоолундыг төдийлөн бас ерөөсөө сайн идэж чаддгүй байна тийм. За хөөсгтэй учраас тэр ингээд нэг амнаас нь хөөс ингээд цахлаад идэх учраас тэр хөөс нь ингээд бас амын таглаад идэх гэсэн. За гал алсан гэхээр хамгийн хэцүү нь тэр гэж байна тийм. Хоол ингээд идэх гээд яг ингээд арай амруу ингээд оронгууд нөгөө заримдаа одоо жишээ нь одоо юу гэх тэр хоолон молон дээр нь очиж хялгасан нарийнхан юм дээр нь очиж ингээд юм одоо хоолунд тэгэлдэг ч юм уу ч болдгийг. Тэгэхэд ингээд найтах ч юм ханиалах үед амнаас нь гал түргээд тэр гал түргээд ирэхээр өөрийнхөө нүрийг түлээчдэг гэж тийм. Тэгээ нөгөө идэвчсэн хоолунд нь хүртэл тэр галанд нь одоо шатаад үлгдэж ч юм уу. Эсвэл өөрийнхөө нүур амаад үлдэж ч юм уу. Тэгээд ерөөсөө хоол идэх юм ч тийм. Боломж өөрт нь олддоггүй гэж тийм ээ. Эдийн унд одоо дотоод төдгөртэй өөрт нь ингээд асуудал байгаад байгаа. Тийм одоо бэрд байх нь шүү дээ тийм ээ. За 3 эдийн унд өөрт нь төдгөр байдаг бэрд дахин 3 дахь нь за дүрлцэх галан эрх тэмэх нэртэй эцэн хийгээд ууссан бод нь гал болон асааж чадах ба бохир зовааны гэдэг чимээ нэртэй. За энэ эдийн унд өөрт нь төдгөр байдаг гэдэг за эдийн унданд нь төдгөр байдаг бодгал тийм бэрд гэдэг байна. За тийм бэрдийг бол дотор нь ингээд ангилж байна. За хоёр ангилж байгаа юм да. Дүрлцэх галан эрхт бохир зовааны гэдэг чигээд хоёр янзын бэрд байна да энэ дотор. За дүрлцэх галан эрхт гэдэг нь хэмээх нь за эцэн хийгээд уусан бүгд нь гал болон асааж чадах ба. За эдэж уусан бүгд нь ингээд гал болоод шатаад хайлаад идэг гэж. За бохир зовааны гэдэг чимээ нэртэй өтгөн шингэн идэж уух бөгөөд ариун бус болон өмхий хортоо муулмар үнэр төдийг идэж уух болно гэж. За тэгээд одоо эдийн унд идэхээр ингээд шатаж асаад идэг. За тийм учраас одоо бохир зоваан зүйл одоо идэхөөсөр одоо өссөн сангаснаас болоод өөрийнхөө одоо өтгөн шингэний хүртлээд идэг гэж. Өөрийнхөө махнаас сулгаж өөрийнхөө одоо арьсан дээр одоо тогтсон байгаа дээр там аваа хүртлийнх нь хуулж ингэж иддэг байна л дээ. За ариун бус болон өмхий хортой муулмар үнэр төдийг идэж уух болно гэж. За энэ бэрдийн одоо ерөнхийдөө бол бэрдийг ингээ 3 хуваачиж байна тийм ээ. За 3 дахь дээр нь дотор нь ингээ 2 зүйл хуваачиж байна. Ерөнхийдөө бэрд бол ингээ нэг 5 зүйл ингээд хуваагддаг тийм амт юм байна л дээ тийм ээ. За энэ бэрдэд бол одоо юуны хүчээр бид нэр төрөөд байна вэ гэхээр маш их хүчтэй хармын сэтгэлийн хүчээр тэр хармын сэтгэлийн хүчээр одоо бэрдэд төрөх үүлийг хураадаг байна гэж.
Одоо харамыг одоо хувь өгшөлтөн гэдэг чинь одоо амьтанд нэг одоо нэг сохор тэвнж гисэн гэрээс нь авахд л ерөөсөө ингээл одоо уурлал авцаарлал тийм ингээд ерөөсөө байр сууж чаддгүй тийм харамч хүмүүс байдаг ч тийм. Ер нь бол одоо хүнд нэг харамын сэтгэл бол одоо хүн болгонд л байгаа шүү дээ тийм. Гэхдээ тэр харамын сэтгэл нь одоо хувь өгшөлтөн гэдэг нь арай өөр гэдэг байна тийм. За зарим нь өөрөө маха талтан идэхин дээр цэвэр бөгөөд сайн эдэн онд хэрэглэж чадахгүй гэж. За орн нь за Замбо ТV Ражгирийн дэш 500 багцын зайд байх ба бусд нь түүнээс салаалсан сангийн тайлбарс нэмсэн гэж. За ер нь бол одоо Бердийн амьдардаг гол орн нь бол одоо өнөөдөр энэ тхийг Ражгир буюу одоо энэ бурхан багшийн тасцогцсон уул гэдэг одоо бэлгийн чанд дөрвөн судар айлцсан тийм газар байх нь. Тэр газараас жоохон дээшхэн 500 багцын зайтай. Тийм газар ер нь бол Бердийн орны гол төв нэдэг гэж. За тэндээс бол одоо ингэ бердүүд ерөнхийдөө бусад бердүүд нь тэндээс одоо салаалan төрдөг. За сая сүлжээ тасарч буюу тэглээ тийм ээ. За түүнээс салаалсан за түүнээс салаалсан сангийн тайлбараас нэмсэн гэж. За насны хэмжээнд газрын бодит суурь болон сангаас хүмүүн нуугуудын нэг сарыг нэг өдөрт тооцсон өөрийн насаар 500 жил амьдрахыг зарлагдсан гэж. За энэ одоо Бердийн нас нь бол одоо хүний нэг сар бол одоо Бердийн нэг өдөр гэдэг юм а гэж тийм. Хүний нэг сар нь Бердийн нэг өдөр. Түүгээр одоо 500 жил наслаа гэж тийм. За амьдрахыг зарлагдсан гэж. Одоо садангийн загтлаас саад үгүй зовлон шүтэх болж гэмт явдлын үүлийн ширүүн цалмаар хөлөгдсөн амьтдын зарим нь он жил 5,000 болон түмдж өгөхгүй байх юм. За тэгэхээр энэ бердүүд бол одоо ингээд нэгсэнд 15,000 хүний насаар бол 15,000 орчим насалдаг гэж одоо ерөнхийдөө тэгж ялдаж байна тийм ээ. Хэмээн зарлагдсан ба зарим бердийн насны хэмжээ нь 5,000 бөгөөд зарим нь түмэн жил болохыг тайлбарт номлож. За тэгэхээр зарим бердүүд бол 5,000 насалдаг байх нь зарим бердүүд одоо 10,000 насалдаг байх нь. За ерөнхийдөө бол одоо 15,000 ч насалдаг байна гэж бас үздэг байна л тийм ээ. Одоо жишээн дээр хүний нэг сар чинь Бердийн одоо нэг өдөртөө тэнцэн тэрийг одоо 500 өдөр чихэр нэлийн бараг 10 гаруй мянган жил болчихдог байх тийм ээ. За гурван музейнд биеийн хэмжээ нь магадлал үгүй ба нүглийн ирэхээр том жижиг олон байдагт газрын бодит сураас зарлагдж байна. За гурван музейны амьтдын одоо биеийн хэмжээ гэдэг бол одоо тэр гэж тогтсон хэмжээ бол байхгүй гэж. Яг тэгэхээр одоо хүний амьтны одоо сэтгэлээр хураасан үйл гэдэг бол ингээд одоо давхцалгүй асар их янз янз байдаг гэж тийм. Тийм учраас одоо нүглийн ирэхээр том жижиг олон байдагт газрын бодит сураас зарлагджээ гэж. За тэр нь болохоор музейны тэдгээр зовлон санахад одоо улаас нь нурманд гараа дөрөв нэг хоног байх. За ер нь ингээд гурван музейны зовлон бид нар ингээд санах юм бол өөртөө ингээд жишээ бодох юм бол одоо жишээ нь бид нар ингээд улаас нь нурман дотор тийм улаас нь нурман гэдэг бол ингээд гал тулээд Recording in progress.
зэн сүлжээ тасраад байна. За одоо бид нар улаасан нормонд гараад өрн 1 хоног байх. 1 хоног байх гэж тийм. Улаасан нормон дотор ингээ гараад өрөөд 1 хоног одоо байх гад үзье гэж бодъё гэж тийм. За эсвэл одоо өвөл салхитай гүвэний мөсөн хонголд хувцсгүй 1 хоног суух гэж тийм. Одоо салхитай одоо тийм гүвэд одоо мөсөн хонгол байна гэж бодоход тэнд одоо хувцсгүй 1 хоног суух гад үзье гэж. За хэдэн хоног эдэн ундгүй байх. За хэд хоног одоо идэх уух юм байхгүй. За биедээ зүгийн тэргүүт нь хатгуулах төдөгч төвчгэд бэрхтэй байх. За одоо ингээд зүгийн мэгэнд хатгуулах ч гэсэн одоо яах нь одоо төвчгэд нэм бэрхтэй юм байхад халуун там хүйтэн там бэрд нэг амьдаар нь зарих хатгуусны зовлон тэргүүтэн би хэрхэн яаж төвчгөлээ хэмээн. За одоогийн байдалтайгаа жишээ машид айн амх сэтгэлийн ховрлээс гарах хүртэл бясалгаж үлдээ гэж. За тэгэхээр ингээд өөр дөр нэгсэн ингэж харах хэрэгтэй юм а гэж хэлж байна тийм үү. Тэгэж харах юм бол одоо наадгуус амтд одоо ямар их одоо 308 амтд ямар их зовлонтой байд юм бэ гэдгийг ерөнхийдөө бол бид нар өөрсдөө дотор сэтгэлд бол тэр ойлголт бол төрнө гэж тийм үү. За одоо шүтэн сайн учир тэрчлэн санаад өмнө хурааснаа дарснаар хойшид орох нь багсан одох бөгөөд өөр тураасан буйна хүчтэй дуршил өрөөлөөр өөрчлөснөр олон бол заривжих ба. За одоо бие шүтэн сайн учир. За одоо бид нар одоо бие шүтэн сайн гэж тийм одоо хүний сайн төрлөг орцсон байгаа учраас тэрчлэн санаад нэгсэндээ муу сэтгэлийн гим хорыг тэрчлэн санаад муу сэтгэлээр хийсэн одоо хэлэнц нүглийн гим хорыг тэрчлэн санаад өмнө хурааснаа дарснаар гэж. За одоо тэрэндээ одоо гимшээд урд урдын одоо тэр өшгөөс цагаас одоо хүртэл хураасан хэлэнц тэр бүхэнд одоо тэрийг одоо гимтэд үсэн гимшиж тэрийг одоо намжилснаар өмнө хурааснаа дарснаар гэж. Өмнө хураасан тэр хэлэнц нүглээ одоо намжлан дарж хойшид орох нь багсан одох бөгөөд. За ингэж одоо нүгэл хэлэнцээ бид сайтар чин сэтгэлээс ингэж намжилж ингэж сурах юм бол хойшид орох нь багснаа гэж. Хойшид энэ нүгэл хэлэнцийг хийх одоо сэтэл бодол төрөх нь багсан одох юм а гэж. За өөр тураасан буйна хүчтэй дуршил өрөөлөөр өөрчлөснөр. За тэгээ өөр тураасан тэргүүшгөөсөө сураасан буян ч гэсэн биднэрт таасрах байгаамаа гэж. За тэр буян бүхнээ хүчтэй дуршил өрөөлөөр. За нэг өсөндөө тэр тэргүүшгөөсөө сураасан миний одоо үйл учраас ямар л буян байна тэр буян бүхний хүчээр одоо хамаг амтанд ийм сайхан одоо амар амгалан гарах болтгоо. Энэ буйны хүчээр би одоо ийм одоо сайхан одоо дотоод сэтгэлийн тэр эрдэм бүхнийг эзэмшиж одоо хамаг амтанд тийм туслах болтгооч гэдэг юм одоо энэ буян бүгдээ одоо энэ сайн сайхан хамаг амтны одоо амар амгалан сайн сайхан тийм тэр хамаг амтны амар амгалан бүтээж чадах тэр сайхан одоо эрдэм чадал бүхнийг олоход одоо ингэж зориулж ийм хүчтэй дурчлаар тэр буян бүхний одоо ерөөн зориулж ингэж өөрчилснээр олон бол заривж байгаа. За тэгэхээр урд хураасан тэр буян бүхний бид нар ингэж сайн буян хураасанд өөрсдөө одоо даган бисэж тэргүй одоо хураасан буян бүхний одоо ингэж ерөөлөөр ингэ сайн ерөөх юм бол тэр буйнууд маань өөрчлөгддөг юм а гэж тийм ээ. Нэгсэндээ нэг талаараа бол аривж ийн гэж тийм ээ. Нөгөө талаараа бол одоо бид нар одоо жишээ нь бид нар урд урдын төрөлдөө одоо тэнгэр хүний төрөл төрөх одоо үйл хураацсан байсан бол тэр буйна одоо тэнгэр хүний төрөл төрөлд төрөх тэнгэр хүн болж төрөх тэр үйлээ тэр сайн үйлээ хамаг амтны тусамд бүхний утга болох тийм ээ. Хамаг амтны амар амгалан ингээд чин сэтгэлээс ингэж хүсэж зориулж яах юм бол тэнгэр хүний төрөл төрөх үйл биш. Тэр нь ингээд тэр хамаг амтны тус шалтгаан болох тийм сайхан үеийн тийм одоо юу шалтгаанд ингээд өөрчлөгддөг гэж тийм ээ. Тэр үйлүүд маань тийм бас боломжтой байдаг гэж хэлж байна шүү дээ тийм ээ. Тийм болохоор ерөөлөөр өөрчлөлтнөр олон бол заривчихгүй. Шинээр орох олон аргад орсон ч болох учраас. За ингээд шинээр бас ингээд өөр одоо буян өөр зүйлүүдийг өөр одоо буян сайн үйлүүдийг хийхэд одоо орох болно гэж. За чөлөөг өдөр бүр хэрэг тустай болгож болно гэж. За тэг гэх мэтээр ингэж одоо чөлөө буюу чөлөө учралт энэ хүний төр
өдөр болгоо ингэж хэрэг тустай ингэж байдлаар ингэж одоо өнгөрөөж нөхцөөж болох юм аа гэж. За одоо тэдгээрийг Исан бол муу заянд унах үед тэдгээр аюулаас аврах аврал хайсан ч олохгүй бод. За тэгэхээр одоо бид нар одоо хүний сайн төрлийг олцоод муу сэтгэлийн хэлэнс нүглийн гин мөрийг санаж ойлгож ухаарч чадахгүй бол яг энэ одоо муу сэтгэл хэлэнс нүглийн үр нь ингээ боловсрох үед одоо ямар ч арга байхгүй гэж тийм үү. За үр нь ингээ боловсроод энэ насанд ч хойд насанд муу заян төрөгч. За ингээд одоо яг ингээд үр нь боловсрох үед бол тэдгээр аюулаас аврах аврал хайсан ч олохгүй гэж. Тэгэхээр альва зовлонгийн үр боловсрно гэдэг бол өөрөө тэгээд ямар ч аргагүй болдог байна л тийм. Альва одоо нүгэл хэлэнцийн үр боловсрох юм бол тэрийг бол одоо буцаана гэдэг бол асар хэцүү гэж тийм. Тийм болохоор бид нар бол одоо өөр альва одоо зовлонгийн шалтгаан болсон хэлэнц нүглийн шалтгаан болсон тэр одоо муу бодол сэтгэл энэ бүхнийг аль болох одоо яах нь өөрөөсөө одоо өөрчлөн засаж тэдгээрийг одоо яаж явах хэрэгтэй гэж тийм ээ. Өөрийнхөө оюун бодлоор тэдгээрээс сэрэмжлэн болгоомжуулж тийм ээ. Санамсар мэдэмсэртэйгээр ингэж өөртөө эзэн болж өөрийн ухаантай гэдэг юм одоо ухамсартайгаар ингэж амьдрах хэрэгтэй юм аа гэж. Ер нь хүн бол одоо өөрийн яг цэвэр ухамсартай яг өөрийн ухаантай байгаа цагт бол одоо хүн бол эзэж одоо тэр муу юмыг ер нь бол нэг хийдэггүй гэдэг байна шүү дээ тийм ээ. Хүн яахаар муу юм хийгээд идэв гэхээр яхаарахгүй нөгөө нэг өөрийн ухаанаа алдаад эхлэхээр л хийж эхэлдэг гэж тийм ээ. Нөгөө шуналдаа автаал, уурандаа автаал, омог ата хорсолдоо автаал нөгөө юмыг одоо эрүүлэр харж чадахгүй тэр мухаг тууширсан сэтгэлдээ автаал ингээд ирэхээр хүн чинь ингээд өөрийн өрхөө муу юм одоо буруу зүйлээ хийж эхэлдэг гэж. Түүнээс яг хүн ингээд ухаанаа ингээд цэвэр одоо эрүүл сарвал ухамсарт тэр байдлаа алдахгүй тэр санамсар мэдэмсэртэй нэг явж байгаа тохиолдолд бол хүмүүс эзэжтэй сэтгэлээсээ тэгэж муу зүйл хий гэсэн тийм бодол хийж төрдгөө гэж тийм. Хэн нэг зовоо хэн нэгэнд хор хөргий ингийн тгий гэсэн тийм муу санаа бол хүнд бол яг тэр өөрийн ухаантай өөрийн ухамсартай байгаа тийм тохиолдолд бол төдийлөн хүчтэй төрдгөө гэж. За тэгэхээр энэс одоо болгоомжлох хэрэгтэй юм аа. Тэгэхээр альва нэгэн нүгэл хэлэнцийн үр нь боловсрох юм бол тэрнээс одоо яг боловсрож байгаа үрийг бол одоо зогсооно гэдэг бол ямар ч боломж байдаггүй шүү гэж тийм. Хайсан ч олохгүй бөгөөд тэр үед үйл болон үйл бусыг авах гэх оюуны хүч үгүй явдал дөрөх байгаас зарлагдсан бай. За тэгээд бид нар одоо ингээд асар хүчтэй зовлонд нэрвдээд ирэх. За ялангуяа одоо 3 цагийн зовлонд ингээд унаад ирэх юм бол тэр үед бол одоо юу хийх ёстой, юу хийх ёсгүй гэдэг одоо тэр оюун ухамсараа алдаж эхэлдэг гэж. Тэгээд бид нэр адгуулсан төрч юм л тийм шүү дээ тийм ээ. Зөв буруугаа ялгаж чадахгүй. Бордод төрчүүл бас л тийм там төрчүүл бүр ойлгомжтой гэж. За бид нар одоо энэ наснда ингээд одоо бид нар ингээд зөв сайн амьдрахгүй бол ямар нэгэн байдлаар бид нар ингээд одоо зөвхөн улс орны өнцгөөс аваад үзэхэд тийм ч тийм ээ. Улс орны өнцгөөс аваад үзэхэд бид нар ингээд одоо улс орноор нийт ард түмнэрээ ингээд ерөөсөө байнгын одоо ингээд уур стресстэй тийм ээ. Хин нэг өөрөөсөө өөр ард түмнүүдийг одоо үзэн ядаж дайсанд хараалт тийм ээ. Ингээл ах юм бол энэ бид нар ингээд нийтээр үйл хураагаад байна гэсэн үг. Нийтээр л ингээд асар хүчтэй үйл хураагаад байна гэсэн үг. Нийтээр ийм үйл хураана гэдэг бол хэзээ нэгэн цагт тэр нийтээрээ тэр үүлээ амсах нөхцөл ирнэ тийм ээ. За тэр үед одоо бид нар өсвөлөнд нэрвэгдэх юм уу? Одоо яадгийг. Гэтэм аюулт болох үед одоо нийт ард түмнэр өсвөлөнд нэрвэгдсэн үед бол тэнд бол одоо ёс суртахуун гэдэг юм ярих ямар ч боломжгүй болдог байна шүү дээ. Тэнд бол одоо хүнлэг чанар манар ямар ч одоо юу нөлөөлөхгүй тийм ээ. Тэнд бол одоо авах гэхийн ухаан ажиллахгүй шүү дээ. Тэнд бол би чинь хүн шүү дээ гэдэг ингээд ингэж болохгүй тэгэж болохгүй гэсэн тийм
ёс суртахууны хэм хэмжээр тэнд бол одоо байхгүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр яг ингээд хүн яг ингээд өөрөө яг энэ одоо юу гэвэл бид нар одоо улс орны хэмжээнд авч үзэх юм бол одоо улс орн бол одоо инх тайван байна, эрхчлөлттэй байна, тийм ээ, амгалан тайван байна. Яг энэ цаг үед бид нар одоо илүү өөрсдөө ухамсарыг дотоод ухамсар оюун бодлоо тэр төлөв төвшин болгож, тийм ээ, илүү тийм энэрэнгүй зөөлөн ёс суртахуунлаг тэр байдлаар ол одоо өөрсдөө засаж тийш нь чиглүүлэхгүй бол яг эсрэг байдлаараа ингээл одоо шунаал уурлал өмгдөл атархал дайсны гаднаас яагаад хэн нэгэнд буруу өгвөл хэн нэгнийг одоо хэн нэгэн улс үндэстэн юу гэдгийг одоо үзэн ядал ингээл дахиад их юм бол ингээл боо асуудал үүсчих байна шүү дээ. Одоо бол бид нар бол ингээл дайсан гэхээр л нэг тийм хятад юм шиг, тийм ээ. Монголчууд бол нэг тийм их бол үзэлтэй яваад байгаа шүү дээ, тийм ээ. Дайсан гэхээр л хятадд л шүү дээ биднээс ингээд тэгээд л гэдэг. Яг үнэндээ бид нар өөрсдөө л болохгүй байхгүй, тийм ээ. Бид нар өөрсдөө яг ингээд үнэхээр одоо тэр хүн шиг хүнлэг тийм үү, хүн шиг байгаад байвал биднээс хинж яаж чадахгүй шүү дээ, тийм ээ. Бид нар өөрсдөө хийх системийг хийгээл яваад байвал хинж биднээс одоо хааж зовоож чадахгүй шүү дээ. Бид нар ямар тэр хятадуудын одоо юун дотор байгаа шүү дээ, тийм ээ. Одоо бүрэн дуран өөрсдийн одоо бүх шийдвэр гэдэг нь юу гэдэг те тэр бүхний одоо гаргаад явах тийм бүрэн боломжтой тусгаар улс гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь бол ингээд улс гэлтгүй ер нь хувь хүн дээр ч гэсэн яг тийм тийм тэр ингээл асуудал гарангуут яг ингээл хат тарахад бол ингээд асуудал яг тэр цаанаас байгаад байгаа юм шиг. Гэхдээ яг тэр цаанаас яагаад над руу юм асуудал ирвэ гэдэг чинь нэг бол би ямар ч алдаагүй байсан чинь тэр хүн тэндээс асуудал яриад байна гэдэг бол нэг бол тэр цаад хүн чинь галзуу гэсэн үг, тийм ээ. Гэхдээ тэр хүн бол одоо над руу асуудал үүсгэсэн хүн бол галзуу байна гэсэн үг биш шүү дээ, тийм ээ. Тийм болохоор хүн болгон галзуу биш учраас надад асуудал байгаа нь тодорхой байхгүй, тийм ээ. Надад асуудал байгаа нь тодорхой. Яг бид нар зүгээр өөрсдөө нэг тийм нөгөө бийд барьсан бодлоор ч гэдэм өөртөө шунсан шунлаар ч гэдэм үү, тэргээр л одоо ингээл өөрийгөө нэг алдаагүй өөрийгөө өмөрөөл, тийм ээ, өөрийгөө ингээд нэг асуудлаас ингээд одоо цэвэр гэдэг юм уу, одоо юу хэмтэй өөрийгөө нэг инхийн цагаан тагтаа гэдэг шиг тэгэж авч гарах нэг тийм бийд барьсан үзэл амин гоо хичээсэн бодлоор л одоо бид нар өөрсдөө өмөрөөл бусдад тэмцээд байгаа болохоос ш. Ер нь бол одоо асуудал бидэрт өөрсдөд нь байгаад идэх байна л дээ. Хэрвээ надад үнэхээр асуудал би өөрөө ингээд яг зүйтэй яваал ингээд байх юм бол хинч биднес л ингэж элдв янзаар одоо дарс давшлахгүй л байна л дээ, тийм ээ. Хичнээн дарс давшлаа ч гэсэн бид нар тэрийг тийм намайг ингэж байна, намайг тэгж байна гэсэн тэр амин жүзлээр харахаасаа илүү тэр нөхцөл байдлыг ойлгож эхэлдэг байх юм шүү дээ, тийм ээ. Энэ хүн яагаад ингэж вэ? Энэ хүний бодол санаа нь юу юм болооч гэдэг юм а тийм. Энэ хүнийг ингэж би яг ямар алдаа гаргах ч гэдэг юм ингээд хоёр талаас гэдэг юм уу тийм ингэж нөхцөл байдлыг илүү өөрөөр харж эхэлдэг байх нь л дээ. Өөрийгөө нөгөө өмөрөх, өөрийгөө ганцхан намайг л энэ ингээд тэгээд энэ гэж нөгөө уур бухимдлаар харах гэхээс илүү. За тийм болохоор энэ тал дээр л тиймэрхүүлээд байх нь л дээ. За тэгээд одоо Бердийн адгуусны дотор энэ дэр адгуусны зовлон энэ дэр бол нэхлээ товчхон байна л дээ. Будмирын зэрэг дээр дунд будмирын зэрэг дээр. За одоо адгуусны зовлон дээр бол одоо нэг иймэрхүү одоо зовлонгууд гэх юм одоо юу гэх адгуусны дотор бол одоо жишээ нь биднээсээ одоо хүний ертөнцид амьдарч байгаа. За адгуус усан дотор амьдарч байгаа нэг адгуус гэж байна гэсэнтэй. Тэнгэрийн ертөнцид амьдарч байгаа адгууснууд ч байдаг. За тэнгэр ертөнцид амьдардаг адгууснууд бол одоо ингээд
тэнгэрийн унаа хосог болдог тийм адгуу самтд байдаг бахан л тийм ээ. Одоо жишээ нь хормос тэнгэр гэдэг нэг тэнгэр байгаа тийм ээ. Тэр тэнгэрүүд бол одоо ингээд юу ундаг вэ гэхээр одоо хормос тэнгэр бол одоо тийм том заан ундаг гэж тийм ээ. Ламбочи одоо заан гэдэг юм л да тийм ээ. Салаар авдан гэдэг нэртэй тийм заан. За тэр заан бол одоо ингээд одоо үнсэн саарл өнгөтэй одоо 6 янзын соёот 6 салаа соёот тийм ээ. Одоо бурхан бошоо ихийн хөвлөд орж ирэхэд нэг тийм 6 салаа соёотой үнсэн саарл өнгөтэй тийм одоо сүр жавхлантай тийм зааны дүр байдлаар ихийн хөвлөд орж ирлээ гэж ээж нь одоо зүудсэн гэж тийм ээ. Тэрэн шиг тийм нэг том зааныг одоо уунаж хөлгөлж идэг бахан л тэр хормос тэнгэр гэдэг тэнгэр бол тийм ээ. Тэгэхээр тэр гэх мэтэр энэ тэнгэрүүдийн унлаг болсон юм одоо адгуу самтд байдаг байна тийм ээ. За ганцхан хормос тэнгэр биш. Хормос тэнгэр чинь бол одоо 33 тэнгэрийн орон гэж орон дамжиртай. Тэр 33 тэнгэрээс одоо хормос тэнгэр нь одоо хамгийн хүчтэй. Тэгэхээр тэр 33 тэнгэр дотор одоо өөр бусад 32 тэнгэр нь бол одоо хормос тэнгэрийн өөрийнх нь юу ах юм. Дандаа тийм доор байдаг. Одоо баг тэнгэрүүд ахна л та. За тэр тэнгэрүүд нь ч гэсэн одоо мор хөлгөлсөн. За элдв янзын одоо тэмээ мор за тэгэл одоо өөрчн одоо луус гэх мэт тийм амьд хөлгөлсөн тийм тэнгэрүүдс байдаг баг. За тэгэхээр тэр тэнгэрүүдийн одоо хөлөг унаа болсон одоо адгуу самтд байдаг баг л та. За тэр адгуу самтд бол одоо тэнгэрийн оронд амьдардаг тийм адгуу самт байна шүү дээ тийм. Тэрний өснө тэр тэнгэрүүдийн нэг өсөндөө эдлэл болсон тийм ээ. Нэг өснө тэр адгуу самтд өөрсдийн эрх гэж байхгүй. Ганцхан тэр тэнгэрүүдийн өөрсдийн одоо эрх нөлөөнд амьдардаг тийм одоо адгуу самтд байх нь гэж. За тэгээд тэнгэрүүд одоо асуурын ертөнцид одоо дайн хийдэг гэж ном дотор гарч байгаа юм л тийм. Тэр одоо тэр тэнгэрийн унлаг болсон тэр одоо амьтад маш их хөнөөгддөг байх нь л. За асуур гэж одоо ертөнц байх нь. Асуур гэдэг ертөнц бол одоо маш их дайн тулаан хийдэг тийм ээ. Хоорондоо ингээд маш асар их тийм хоорондоо тийм эрх мэдлийн тийм одоо сонирхолтой гэх юм одоо эрх мэдлийн төлөө хоорондоо их одоо дайтдаг. Тэгээд эрх мэдлийн төлөө хоорондоо дайтад тэгээд нэг өсөндөө эрх мэдлээ нэг нь ингээд базаад ирэхээр одоо тэнгэрийн орондоо одоо дайхийг зорддог тийм ертөнц гэж байна. Асуур ертөнц. За тийм асуурын ертөнцийн амьтад бол одоо тэнгэрүүдтэй байлдахад бас асуурууд өстэй олон янзын тийм унлаг амьтад одоо унаж тэнгэрийн орон руу явдаг гэж тийм. Тэгэхээр ингээд адгуу самтад бол одоо тэр асуурын ертөнцид ч байна, тэнгэрийн ертөнцид ч байна тийм ээ. Тэр бүгдээрээ ингээд ерөнхийдөө тэнэг тийм тэнгэрийн унлаг одоо юунд одоо хэрэглэгддэг юм адгуу самтад маш олон байдаг байна гэж. За хүний ертөнцид ч гэсэн бид нар одоо биднэрт хэрэглэгдэж байгаа юм адгуу самтад одоо маш олон байгаа шүү дээ. Бид нар одоо ингээд адгуус одоо хүнд ингээд ашиглагдаж хэрэглэж байгаа адгуусыг ингээд харахад бол маш өрөвдөлтөй байгаа шүү дээ ер нь. Одоо хүн ингээд нэг тийм сургаад байгаа шүү дээ. Одоо зам төсөж ингээд сургаад нэг тийм оюун санаанд нэг юу суулгачиж байна. Програм юм суулгаач тийм. Өөрхөн нөгөө чинь ингээд харахад нэг тийм ухаантай юм шиг ямар ухаантай юм бэ гэдэг хүмүүс ирээддэг боловч өөрхий тэр чинь зүгээр сургацсан юм байгаа байхгүй. Ингээд одоо янз янзаар хоолунд нөхгүй тийм ээ. Эсвэл одоо зодоо эсвэл одоо янз янзын байдлаар одоо маш их одоо загнаж тийм ээ. Эсвэл одоо маш их одоо айд сүйцэлд автуулж тэгж үз тэр нэг юмд ингээд сургачаад байна шүү дээ тэр адгуу самт одоо сургаад. За сургачингууд бид нар тэр циркийн ч юм уу ямар нэгэн тийм маш сурцсан сурам болсон тэр амьтдыг харцаад ухаантай байна гэж бидэрт тэр үйлдэлээр ухаантай юм шиг харагдаад байгаа учраас бид нар ухаантай байна гэж яриад байдаг байх нь л та. Түүнээс өөр тэр чинь тийм их зовлон зүдүүр туулж иж тэр юм сурсан байдаг байх нь л та тийм. Тэгэхээр тэр адгуу самтан бол өөр их мунхаг гэж байгаа тэрнтэй холбоотой юм байна тийм.
Хэрвээ адгуу самтан мунхаг биш байсан бол яг хүн шиг ингээд одоо адгуус нь ирэх гээд одоо ярьж эхлэв шүү дээ. Юу болт юм. Үнэхээр ухаантай байсан юм байна. Тэгээд яриад эхлэл одоо адгуу самтны хувьд одоо хүн төрлөختөн чинь одоо хүний эрх гэж яриад байгаа болохоос энэ адуусны эрх гэж нэгтгэдэг л одоо ярихгүй шүү дээ тийм. Тэгэхээр адгуусанд өөрт нь одоо тийм хүн шиг юм оюун ухамсар төдийлөн байхгүй байгаа учраас нэг тийм одоо хэцүү нөхцөл байдал адуусанд мань өөрөө орчод байгаа юм л тийм. Хэрвээ одоо өөрийн ухаантай байсан бол адгуусанд байна. Хүн төрлөختөн биднээсээ дарамтлж байна гэдэг. Одоо өөрийн эрхийн төлөө өөрөө ингээд тэмцээд ингээд явбал адгуусууд өөрсдөө ингээд нэг тийм улс байгуулах нь шүү дээ тийм ээ. Тэгээд эхлэх юм бол тэндээс эхлээд ингээд одоо хүний эрх хэрэгжүүлээ гэдэг шиг ийм зүйлүүд бий болох нь. Яагаад ийм зүйлүүд бий болж чадахгүй вэ гэхээр тэр чинь өөрөө тийм оюун ухааны тийм чадвар чадалтынхээ тийм хүн шиг тийм оюунлаг чанар өөрт нь байхгүй байгаа учраас хүн гэдэг юм тийм зүйл байгаад байгаа учраас хоорондоо ингээд тэр оюун ухаанаараа яах юм нэг нэгнтэйгээ ухаан сэлж ингэж одоо байлтна уу яана уу ямар нэгэн байдлаар ингэж үзэлцсээр хагаад сүүлдээ ингэж нэг тохиролцоонд орж шүү дээ тийм ээ. За ер нь бүгдээрээ ингэж хоорондоо нэг нэгнтэйгээ ийм одоо ивэн гэрээтэйгээр ингэж амьдрч гэж байна тийм. Ийм зүйл бий болж байгаа. Тэгэхээр тэр оюун ухаан байгаа учраас ингэж биднэрт ийм зүйл ингэж бий болоод байгаа юм л та. Тийм болохоор адгуу самтны хамгийн одоо их хүнд хэцүү нь тэр оюун ухаан байхгүй байгаа. Оюун ухааныг цааш нь хөгжүүлэх өөр юм боломж байхгүй байгаа. За бүр ингээд нарийн ярих юм бол адгуу самтан бол өөрийнхөө ухамсарыг ингэж өөрчлөн засах. Ингэсэнд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ингэж ялгаж салгаж энэ миний сэтгэл хөдлөл юунаас бий болоод яагаад юм болоод энэ гэдгийг ерөөсөө ингэж ухан судалж таних ингэж явах тийм чадвар бүр байхгүй тийм ээ. Тийм байдаг учраас ер нь бол энэ зовлон бидний тохиолдож байгаа асуудал бэрхшээл зовлон одоо гаднаас нь яаж шийдэх вэ, дотроос нь яаж шийдэх вэ гэдэг энэ гаргалгаануудыг ерөөсө гаргаж чадахгүй байна гэж. Тийм болохоор сэтгэлийн хувьд ч тэр зовлон шийдэх гарц гаргалгаа адгуу самтанд байхгүй байна. Бие организмын хувьд гадна талаас ирж байгаа тэр зовлон бэрхшээлийг шийдэх одоо тийм гарц гаргалгаа адгуу самтанд маш одоо арга ухааны хувьд маш мөхөс тийм ээ. Хумс гэдэг байх юм л та. За бэрдүүд бол одоо ингээд одоо байнгын өсвөлэн байдаг учраас тэр өсвөлэн байгаа тийм ертөнцид бол ингээд за тэр бүх юм ингээд ямар ч одоо тэр хоол олох нь зорилго болж шүү дээ тийм ээ. Хоол олох нь. Адгуус одоо бэрдийн амтан бол хязгаарч цададгүй байх нь. Байнгын өсвөл явж шүү дээ. Өсвөлэн дондоо бүр асар их тийм маш хүчтэй тийм одоо өсвөлэн нэрвэгдсэн тийм амтд байдаг байх юм л. Тэгэхээр ингээд асар их одоо өсвөлд нэрвэгдсэн, асар их одоо тамиртынхаа барагдсан ийм тохиолдолд бол тэр хүн өөрийнхөө оюун ухааныг одоо ажилуулна гэдэг бол өөрөө ямар ч боломжгүй зүйл байх юм шүү дээ. Маш их одоо хэцүү. Ер нь бол бид нар ингээд бие ингээд тамирдаад ядарчсан тохиолдолд бид нар ингээд яг тэр дотоод оюун санааныхаа одоо тэр сэтгэл хөдлөл юу гэдэг тэр бүхнээ барьж чадна гэдэг бол маш бэрхтээ болчихдог тийм ээ. Яагаад тэгэхээр бид нар ингээд уурлаа гэхээр тэр уураа барихын тухайд бид нар асар их тийм юу шаарддаг байна. Биднээс өөрсдөөс бас энерги шаарддаг, хүч шаарддаг. Тэгэхээр ингээд өссөн тамир барагдсан хүн бол ингээд тэр уурлаа гэхээр тэр уураа барьж чадах ямар ч чадвар байхгүй болчихсон. Тамиргүй болчихсон. Тэгэхээр энэ оюун санааг өөрчлөн засна гэдэг чинь өөрөө маш их хүнээс өөрөөс нь тамир шаарддаг зүйл байна л тийм ээ. Оюун санааны хүч шаардна. Оюун санааны хүч шаардна гэдэг чинь өөрөөс тамир танхи их шаардна. Тийм болохоор бид нар энэ биеийг их зөв зүйтэй авч явах хэрэгтэй гэдэг байна шүү дээ тийм ээ. Бие зөв зүйтэй авч явах хэрэгтэй гэдэг. Бие зөв зүйтэй авч явахгүй болохоор
ингээд биеийн одоо тамираар их сул дээрэс нь одоо хоолондоо зөв зохицуулахгүйгээс болоод тэрнээсээ болоод одоо ингээд биеийнхээ одоо тамирч чадалтынхыг алдах тийм ээ. Ийм зүйлүүд хүнд өөрт нь ингээд бий болоод идэг учраас тэрнээсээ болоод хүн чинь ингээд оюун санааны хувьд өв тэгш гэдэг юм үү. Тэр оюун санааг өөрчлөн засах тал дээр ингээд мөхсүүлээд идэх байна л та. Тэгээд ирэхээр бас бид нар ингээд одоо хичнээн одоо ингээд өсөглөн биш тарган цатгалан байгаа мөртлөө нөө хоол ундыг зөв зохицуулах, хоол ундаа хизээ идэх үү, хизээ идэж болохгүй, ямар хоол, ямар өдрөд идэх үү, тэгээ энэ бүхнийг мэдэхгүй тэрнээс болоод ингээд өөрийнхөө биеийг харахад ингээд нэг сайхан хоол ундтай тарган цатгалан юм шиг мөртлөө тэр хоол ундаа зөв идэж чадахгүйгээс болоод ингээд өөрийнхөө бие организмыг хямраагаад тамирын чадал биеийн одоо чадал тамирын ингээд бараад идэх. Дор нь ингээд алдаад идэх тийм юмнууд бий болдог байна. Тэгэхээр бэрд гэдэг амтан бол тийм байдаг. Тэгэхээр тэнд бол одоо ингээд адгуу самтан бол хаяа нэг хоол үдээд цадчихад байна шүү дээ тийм ээ. Хаяа нэг цадчихад ингээд цатгалан одоо амьд чинь ингээд сайхан дээш хар төвччээд гэдэг юм тийм. Тэгэхээр нэгсэндээ тийм л одоо учиртай байх нь. Тэгэхээр хүн ингээд оюун санаагаа засахын тухайд хүн ингээд одоо яхаарахгүй бие зүв авч явах сурах, бие зүв авч сурах хэрэгтэй байх юм л тийм ээ. Бие зүв авч явж сурах хэрэгтэй. Бие зүв авч явж сурна гэдэг бол өөрөө оюун санааг засаж сурах хамгийн том арга байх юм л тийм ээ. Бид нар одоо ингээд хүн болгон философч болж чадахгүй шүү дээ. Ер нь бол хүн болгон философч, хүн ухаантан болж чадахгүй. Гэхдээ хүн болгон өөрийнхөө сэтгэлд эзэн суугаад өөрийнхөө сэтгэлийг төвчлөгөөд авч явах хэмжээний тийм чадвар бол хүн болгон суух боломжтой байхгүй. Тэр бол нэг тийм тэрийг эзэмшихэд бол нэг тийм асар их тийм хүч хүн ухаан судлах чинээний тийм одоо хэдэн 10 жилийн нөө хөдөлмөр мэдлэг тийм одоо зүйл бас шаардлагатай биш байх юм шүү дээ тийм. Тэгэхээр ер нь бол хүн болгон одоо философч хүн ухаантан болж чадахгүй учраас хамгийн гол нь хүн өөртөө л эзэн болоод байх. Өөрийнхөө дотоод ухамсар оюун бодлоо өөрөө жолоодод явж чадах. Тийм л яг бид нар ингээ бодлоо жолоодох, ухамсараа жолоодох хоёр чинь өөр байгаа шүү дээ тийм ээ. Бодлоо жолоодох, ухамсараа жолоодох хоёр. Бодлыг жолоодно гэдэг бол арай жоохон хөнгөн хэлбэр юм баггүй. Бодлыг жолоодно гэдэг хөнгөн. Бид нар бодлыг жолоодно гэдэг бол ингээд ямар нэгэн байдлаар бид нар за энийг хийж болохгүй шүү, тэрийг хийж болохгүй шүү гэд бодлороо бодоод бодлыг бол ингээд яачаад шүү дээ тийм ээ. Тодорхой хэмжээнд ингээд өөрчилчихэд байна. Гэвч бодлыг би ингэж болохгүй шүү гэж хичнээн бодсон ч гэсэн сэтгэл өөрөө ирэхгүй яагаад байна. Бодлын яг эсрэг яваад байдаг тийм ээ. Ерөөсөө ингээд шал эсрэг ингээд хоёр тийшээ хартсан хүн шиг тийм ээ. Тийм болохоор бид нар сэтгэл хичнээн бид нар бодлоо ингээд бодлороо юмыг таниад ойлгоод бодлоо удирдах сураад байгаа ч гэсэн сэтгэлийг яг тэр өөрийнхөө бодсон шиг гэдэг шиг сэтгэлийг ингэж өөрчлөн хувьсгах гэдэг бол маш бэрхтээ зүйл гэдэг байна. Энэ чинь өөрөө сэтгэлийг ухамсарыг жолоодно гэдэг бол тийм зүйл гэдэг байна. Тэгэхээр бид нар энэ адгуу одоо бэрдийн зовлонтой харьцуулаад ингээд эндээс юу бид нар олж авах хэрэгтэй байна вэ гэхээр бие зүг авч явах. Хоол ундыг шинтэг эргэхийн яаж өөртөө авч сурах байх тийм ээ. Тамир тэнхээгээ хэрхэн яаж ингэж одоо бид нар хадгалж сэлгэж сурах уу гэдэг. Тийм зүйлийг л одоо сурах хэрэгтэй юм л да. Анхаарах хэрэгтэй шүү дээ. Адгуус амтнаас бид нар юу харах вэ гэхээр адгуус амт нь маш мунхаг байдаг. Мунхаг байдаг учраас бид нар одоо юмд тууширч болохгүй байна шүү дээ. Юмд хэд тууширч болохгүй. Ер нь ингээд аливаа зүйлийг ингээд судалж байгаа бол одоо бурхны номыг судалсан ч гэсэн судал гэдэг байгаа шүү дээ. Зүгээр одоо бодмөрийн зэрэг дээр нэг юм гарлаа гэхэд
Яг ингээ бодмөрийн зэрэг нэг юм ингээд дутах гараад ирлээ гэхэд тэр яг бодмөрийн зэрэг дээр хэлсэн юм чинь ингээд тэгээ хүлээгээд авчихна гэдэг бол өөрөө жоохон ингээд ерөнхийдөө бэлэг ухаан ашиглахгүй байна гэсэн үг байхгүй. Бодмөрийн зэрэг дээр ингээ хэлсэн чинь яагаад ингээ хэлчихв гэдгийг одоо бодох хэрэгтэй байна шүү дээ. Яагаад ингээ хэлсэн? Энэ яг ийм муу юм уу гэдэг асуулт өөрөөсөө бий болгож энийг ингээ бодох хэрэгтэй л байна. Бурхан багш бол одоо өөр тэгж ном айлдаад байгаа шүү дээ тийм. Миний сургаалыг алт шинжилдэг юм шиг судал шинжлэх хэрэгтэй гэдэг байна шүү дээ тийм. Шинжлэх хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр ойн гэгэрсэн бурхан хэлсэн гэд шууд ингээ хүлээж авчихлахгүй гэж. Тийм болохоор одоо аль ямар ч зүйлийг сонссон бай. Тэрэнд шууд итгэж болохгүй маа гэж. Яг итгэлээ гэхэд яагаад энэ юм болчихж байгаа юм бэ? Яагаад ийм юм бэ гэдэг асуултыг өөрөөсөө тавьж яагаад гэдэг учир шалтгааныг хайж сурах хэрэгтэй юм гэж. Бурхан багш бол одоо тэгж л айлдаад байгаа юм тийм. Тэгвэл хүний ухамсарт жинхэнэ өөрчлөлт бий болдог гэж. Жинхэнэ өөрчлөлт. Тэгэхгүй бид нар сонссон юм тэндээ тэгж байсан гэл. Яг тэр чигээр ингээ бодоод их юм бол аажимдаа туушрал автаж эхэлдэг байна л да. Туушрал. Туушрал гэхээ чинь юмыг нөгөө учир шалтгаанаар таньж авч чадаагүй зүгээр өөрийнхөө сонссныг зөв гэд бодсон. Тэгээд ирэхээр тэр чинь нэг тийм бусдын өөр нэг одоо учир шалтгаан сөргүүлээд гаргаж ирэхэд тэр учир шалтгаан нь хүлээж авах чадамж сул гэдэг байна. Юмд ингээд зүгээр ингээд сонссон мэдсэн юм зүгээр л сонссон мэдснээрээ итгээд гинэн байдлаар ингээд итгээд яваад байгаа хүмүүс учир шалтгааныг бодож тунгааж итгээгүй учраас тэрийг нүгүүлсэн учир шалтгаан гарч ирэхэд дургуутж эхэлдэг тийм үү. Тэгсэндээ тэрийг өмөрч эхэлдэг. Өөрийнхөө тэр бодож байгаа. Ягаад тэр хүмүүс учир шалтгааныг бодох дадал суугаагүй шүү дээ. Учир шалтгааныг бодох дадал суугаагүй учраас сөрсөн учир шалтгаан гарч ирэхээр ингээд дургуутж тийм. Тэгэхээр дургуутаад байгаа учраас яагаад вэ? Өөрийнхөө тэр сонссон мэдсэндээ туушрч байгаа. Тэрэндээ туушраад тэрийг л ерөөсө хамгийн зөв үнэн гэж итгэжээд тэгээд яваад байдаг байна л. Тийм болохоор энэ адгуу самтны зовлон гэдэг бол хамгийн хүнд нь бол одоо мунхаг байдаг учраас гэж хэлээд байна. Тийм болохоор бид нэр ингээд аливаа зүйлд одоо туушрахгүйгээр тэр зүйлийн одоо юу гэжиндээ хожрын тунгааж гэдэг шиг тийм. Тэгж хандлагыг өөртөө бий болгох хэрэгтэй гэж. Адуусан зовлонгос тийм зүйл ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр энэ бэрдийн зовлон, адуусны зовлон энэ чинь бүгдээр өөрийн тийм яг энэ зовлон бий болчлоо. Энэ зовлон өөрөө яг юунд хүргээд байна гэдгийг хараад тэндээс одоо бид нар өөрсдөө адуус чинь мунхаг учраас ингэж байгаа юм байна шүү дээ. Бэрд чинь ингээд асар их тийм өсөглөнд нэрвэгтчихэд тэрнээсээ болоод ингээд тамирдын хэн барагдаад тэгээд одоо сэтгэл ухамсараа удирдах боломж нь маш хомсолчод байгаа юм байна шүү дээ. Гэдгийг бас тэр өнцгөөс харж болох юм шүү дээ. Тэгээд тэгэхээр хүн өөрөө энэс ганцхан одоо ингээд нэг тийм энэ зовлонгийн бодоол ингээд авах биш. Энээс ингэж олон зүйлүүдийг ингэж сурч гэх юм ажиглаж харах хэрэгтэй л байна л тийм. Тэгээд тэгэхээр бид нар өөрсдөө бас ингэж бие зүг авч явах аюу ухамсарын одоо ингэж илүү юмд тийм нэг эргцүүлэн тунгаасан тийм ээ. Тийм байдлаар юмд хандах тийм чадвар сууж эхэлдэг байна л тийм. Тэгэхээр ер нь бол одоо бурхны шашнаас одоо авах зүйл юу байна вэ? Хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр хүн яаж яг өөрийнхөө сэтгэлд
эзэн болж сурах вэ? Хэрхэн яаж хүн өөрийнхөө сэтгэлийг ямар нэгэн тийм туйлшрал давтуулахгүйгээр за туйлшрал гэдэг нь одоо тэгж ойлгох хэрэгтэй л да. Туйлшрал гэдэг нь туйлшралгүй байна гэдэг нь ингээд бүх юм хөлөөн зөвшөөрөх гэсэн үг ерөөсөө биш тийм. Туйлшралгүй байна гэдэг нь ямарваа нэгэн зүйлийг одоо учир шалтгаанаар эргцүүлэн тунгааж мэдэж авч чаддаг. Мэдэж авч чадсан шигэ яг өөрийнх нь тэр учир шалтгаан эргцүүлэн тунгаалгаар мэдэж авсан зүйлийн эсрэг талын юм гарч ирэхэд тэрийг бас учир шалтгаан эргцүүлэн тунгааллаар эргцүүлж тунгаах гэм бодлоор бас ингэж тэрийг бас одоо ойлгож чаддаг. Тийм чадвар байх хэрэгтэй л гэдэг. Тэгжүүл тэр чинь туйлшралаас гарах нь шүү дээ тийм ээ. Тэгжүүл тэр чинь туйлшралаас гарах нь. Тэгэд ирэхээр хүн ингээд оюун санааны хувьд туйлшрал ингээ багасаад эхлэхээр оюун санааны хувьд тэр уур бухимдлууд ялангуяа тэр шуналлууд багасаж эхэлдэг тийм ээ. Туйлшралаас салаад эхлэхээр. Ер нь бол одоо дэлхийд амьдарч ирсэн том философчдыг харахад бол философчд бол яг үнэндээ нэг тийм байгаад байдаг шүү дээ. Яг философч өөрийнх нь яг өнцгийг харахаар яг өөртөө бол нэг тийм тогтсон тийм нэг одоо юу хэмдэ итгэл үнэмшил юм уу тогтсон тийм үзэл санаа их бага. Өөрөө ингээд юмыг ингээд олон талаас ингээд бодсоор байгаад нэг тийм маш олон талын нэг юмыг харах тийм өнцөг өөрөө олоод авчирдаг. Түүнээс яг ингээд яг өөртөө нэгэн суусан нэг тийм чигш жанжин шугам гэдэг шиг тийм зүйл нь сууснараа бага байгаа юм шиг. Тэр философчдыг хараад хаад ерөнхийдөө тийм их харагдаад байдаг байхгүй. Тэгэхээр тэр философчд бол ингээд нэг өсөндөө тэр бодлыг бол ингээд удирдах чадаад байгаа. Бодлыг маш өндөр түвшинд удирдах чадаад байгаа. Тэгсэн мөртлөө тэр дотоод сэтгэл ухамсарыг нэг жанжин шугамтай болгоод ингээд явсан тэр чадвар их сул байгаа байхгүй. Одоо ингээд дэлхийд амьдарч ирсэн философчдын ном сургаалууд ингээд уншаад байхад ер нь тиймэрхүү байгаа юм. Тэгэхээр ганцхан ингээд юмыг ингээд олон талаас нь ингээд бодоод тунгаад ах төдий энэ чинь бол нэг тийм бидэрт тэр бодлоо удирдах чадах чадамжийг ахиулаад байгаа тийм үү? Юмыг олон талаас нь ингэж харах өнцгийг бас суулгаад байгаа. Тийм байгаа боловч дотор сэтгэл ухамсарыг удирдах тал дээр жанжин шугамаас олж өгөхгүй шүү дээ. Яагаад тэгэхээр тэр чинь ингээд юмыг зөвхөн сонирхол яваад байгаа байхгүй философи гэдэг бол тийм юм сонирхол юу юм бол ингээд сонирхол ерөөсөө яваад байдаг. Тэр тал нь илүү хөгжсөн юм байна л да. Тэгэхээр бурхны шашнаас бол мэдээж бодол юмыг эргцүүлэн тунгаах нь чухал. Гэхдээ тэр сэтгэл ухамсарыг нэг жанжин шугамтай болгож сурах хэрэгтэй байна. Тэхийн тухайд бясалгах хэрэгтэй болж байгаа тийм бясалгах. Одоо тэр бодлороо мэдэж авсан зүйлээ өөртөө бясалгаж сурах. Яа ингээд өөрийн сэтгэлдээ ингээд одоо тодорхой тийм бясалгалын техникэр тийм аргачлалаар өөртөө ингэж бясалгаж бодож тэрийг ингэж яг тэр бясалгаж бодсон бясалгаж дадуулсан шиг амьдралдаа ингэж мөрдлөг болгож ингэж явах. Нэг тийм чадвар хэрэгтэй байдаг байна л да. За тэгээд өнөөдрийн хичээлээр ерөнхийдөө энэ хүрээд өнгөрлөө дөө. Тэгээд юу явуулсан юу маань бас ингээд дуусчлаа. Нэг текст маань ингээд дуусчлаа.
Тийм болохоор ер нь бол одоо юу яриад байна вэ гэхээр юу яриад байна вэ? Энэ текст нь өнөөдрийн текст ингэ дуусчлаа. Тэгээд дараачийн хичээлийн текстийг би маргааш өмнө өдрөөс группт оруулчихъя. Тэгээд үүний дараач хэсэглээд одоо аврал одуулах гэдэг бүлэг гарна тийм ээ. Одоо аврал одуулах гэдэг бол одоо яг бурхан ном ховрохт аврал одуулна гэдэг шүү дээ. Бурхан гэж яг юу гэдэг, ном гэж яг юу гэдэг, ховрох гэж яг юу хэлээд байгаа гэдгийг илүү одоо нарийн тайлбартаагаар ярих юм л тийм ээ. Бид нар бол одоо ингээд ямар нэгэн зүйл итгэж үнэмшин аврал одуулна гэхээр нэг тийм тухайн зүйлээ бүрэн гүйц танилгүйгээр тийм ээ. Одоо бид нар бол ингээд бурханд итгэмөө, бурханд итгэя гэхээр нэг тийм ширээн дээр тавьсан байгаа нэг бурханы дүрийг харчаад тэрийг бурхан гэж бодоод номд итгэмөө гэхээр нэг ширээн дээр тавьсан байгаа номыг харчаад тэр номыг ном гэж итгэл тийм ээ. Ховрогт итгэя гэхээр нэг тийм лам хүний хувцсан мөссөн ч юм уу, ховрогын хувцсан мөссөн үнийг харчаад нэг ховрогыг тодорхойлоод байдаг. Энэ ч юм бол ерөнхийдөө зүгээр нэг бэлэг тэмдгийн юмнууд яваад байгаа шүү дээ тийм ээ. Одоо бурханы дүр зурцсан дүр бол одоо бурханыг бэлэгж байгаа бэлэг тэмдэг болохоос биш тэр бурханы зурагчин бурхан биш шүү дээ тийм ээ. Бид нар одоо ингээд цаасан дээр бичсэн байгаа ном гэж байгаа тэр чи яг тэр номын утгыг тэр одоо цаасан дээр бичсэн байгаа тэмдэг үсгүүдээр бид нар тэр тэмдгээр тэр утгыг олж авах гээд байгаа болохоос биш тэр тэмдэгч нь өөрөө ном биш шүү дээ тийм ээ. Зүгээр одоо ховрог хүний хувцсан мөссөн байгаа тэр хувцсан зүгээр ховрогын тэмдэг л болохоос биш тэр ховрогын хувцсыг тэмдгийг барьснараа ховрог болчихно гэсэн ойлголт биш шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бурхан ном ховрог гэж яг юу хэлээд байна вэ гэдгийг таних хэрэгтэй болчиход байгаа байхгүй таних ойлгох хэрэгтэй. Тэгжээж бид нар юунд итгэх ёстой юм? Яаж итгэх ёстой юм? Тэр чинь яг биднээсээ яаж авардгийг тийм ээ гэдгийг ойлгож эхлэх юм шүү дээ. Тэгэхгүй нэг бурханд итгэмөө гэхээр нэг тийм бурхан гэдгээс одоо нэг тийм бараг ингээд бурхан гэхээр одоо юу гэдгийг одоо хүмүүсийн шүтэж өмөргөж болдог юм л бол бурхан гэдээ ойлгоцсон тийм ээ. Ном гэхээр л одоо нэг тийм одоо ном шиг хэлбэртэй болгоод тавьчихсан болгоно ном гэж бодоод идэгч тийм ингээд маш их тойрогд хит нөгөө бүдүүн ойлголтоор яваад эхлэхээр энэ маань өөрөө маш их тойрогдол руу биднээс оруулаад идэх байна. Ингээд ерөөсөө их толгойг өгдөг шиг. Тэгэхээр бид нар яг бурхан гэж яг юу хэлээд байгаа юм гэдгийг ойлгох хэрэгтэй байна л да. Тэр бурхан юу юм? Тэр бурханд би яаж итгэх юм? Тэр бурхан намайг яаж авардгийг гэдэг. Тэгэхгүй болохоор ойлгохгүй болохоор ингээд бараг бурханыг бараг ертөнцийн эзэн шиг ойлгоод байгаа шүү дээ хүмүүс бол тийм ээ ингээд бүр тийм гажуу ойлголттой болцсон тийм ээ. Бурхан гэхээр нэг ертөнцийн эзэн юм шиг тийм. Одоо бурхан багш одоо манал бурхан насны бурхан гэж байна тийм ээ. Одоо манад бурхан эмийн бурхан гэж байна. За насны бурханд итгэлээ гингүүт нэг тийм насны бурхан ингээд миний насыг нэг уртсахад өгчих юм шиг тийм ээ. Нэг тийм би ингээд нэг амьдарч яхад миний насыг ингээд тэнд нэг гаднаас нэг юу гэх юм нэг эзэн хурж ирээд миний насыг нэг гоё урт болгоод өгч тийм. Би одоо тэр манад бурханд итгэнгүүт аврал одуулангууд тэр манад бурхан хурж ирээд миний өвчин одоо ингээд сороод авчих юм. Одоо яадаг нэг тийм өөрөөс нь өөр нэг эзэн хурж ирээд өөрийнх нь зовлонг нь ингээд өөрөөс нь суглаад авчих юм уу? Эсвэл өөрийнх нь асуудлыг ингээд шийдэж өгчих юм шиг тийм ээ. Тэмхүү маягаар итгээд идэг. Тэр бол ерөнхийдөө нэг энэ итгэлчин бол ерөнхийдөө нэг тийм ертөнцийн эзэнд итгэж байгаа итгэлэрхүү маягийн болчиход байгаа байхгүй. Одоо Есүс Христийн муслимын ч юм уу, хиндигийн ч юм уу одоо ертөнцийн эзэнд итгэж байгаа тэр итгэл дотор ч гэсэн бас яг ийм итгэл бас байна уу гэдэг ч бас эргэлзээтэй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бурханыг зөвхөн нэг тийм эзэн юм шиг маягаар харж ингэж итгэнэ гэдэг нь өөрөө асар их тийм төөрөгдөл юм л да. Тэгэхээр бурхан гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг ойлгох нь өөрөө чухал болж байна. Юу хэлээд байгааг нь ойлгоод ирэхээр
энэ бурхан гэдэг чинь ийм зүйл гэдэг юм. Энэ бурхан чинь ингэж биднээсийг аврах юм байна гэхээр биднээс энэ хандлага, бодол, санаа тэр бурханд итгэх итгэл үнэмшил энэ чинь шал өөр болж эхэлдэг тийм. Тэгээд ихээр ингэж нэг тийм нар гэж байгаа юм шиг гэдэг шиг тийм. Шал өөр хүний өөрийн бодол, ухамсар, хандлага, итгэл үнэмшил нь өөр болоод ирэхээр хийж байгаа үйлдэлүүд нь ярьж байгаа яриа энэ төр мөртөл шал өөр болж явчихдаг тийм. Тэгэхээр биднээс манай нийгэмд чинь бол одоо ингээд нэг өсөндөө эн чинь ягаад ийм нийгмийн ийм гажуудал бий болчихоо гэхээр эн чинь өөрөө одоо шашныг хит далд байдалд оролцсноос болоод юм болчихсон шүү дээ тийм юм ер нь бол. Шашныг хит далд байдалд оруулаад тэр шашныг нөгөө нэг ард түмэн үзэж судалж ойлгох ямар ч тийм боломжгүй болгоцсон. Одоо социализмын 60 жил бол тийм байлаа шүү дээ тийм. Тэр шашныг зүгээр л нэг үзмрийн газар юм шиг болгоцсон. Хүмүүс очиж нэг мөрөгдөг, эргэл мөргөл хийдэг нэг тийм л юм болгоцсон. Түүнээс тэр шашныг одоо судлаа, таны тэр шашин дотор юу гарч байгаа, энэ шашнын номлолч хүнд юу сургаад байгаа, юу өгөх гээд байгаа гэдгийг судалж таны ямар ч тийм боломжгүй болгоцсон. Тэгэхээр нэгсэндээ 60 70 жил ард түмэн өөрсдөө ингээд тэр шашныг зүгээр бэлэг тэмдэг төдийгөршөлтөд явцсан. Тэгэхээр энэ нэг бүхэл бүтэн хүний 3 үе чинь ингээд яг ийм нэг шашныг бэлэг тэмдэг төдийгөршөлтөд явчихаар одоо энэ 90 он гарсан нийгэм чинь өөрөө яг тийм хандлагатай болцсон. Бэлэг тэмдэгтүүд. Тэр шашин дотор яг юу гараад байгаа? Юу таниулаад байгаа? Энэ шашнаас бид юу авах ёстой юм гэдэг тэр утга учрыг нэрээс ойлгохгүй болцсон. Тэгээд ирэхээр нөгөө нэг социализмын одоо хүмүүс чинь ингээд нэг бурхан гэхээр л нэг тийм одоо юу гэж ойлгоцсон байна. Нэг тэндээс нэг авардаг зүйл гэдээ ойлгоцсон тийм. Тэндээс нэг авардаг зүйл байгаад байна. Лам гэхээр нэг тийм зурхаа зурдаг, хувраг гэхээр нэг тийм зурхаа зурдаг мэрэг төлөв хийдэг нэг тийм хүн гэж ойлгоцсон. Яг тэгэхээр тэр лам хүн чинь хүмүүсийн оюун ухамсар тэр хүн хэрхэн яаж сэтгэл ухамсараа засах вэ? Хэрхэн яаж өөрийнхөө дотоод сэтгэлийг өөрчлөн засах вэ гэдэг тэр арга ухаанд суралцсан хүн шүү дээ лам хүн чинь тийм тэр хүн ухаанаа судлаад тэр бясалгал номоо судлаад ойлгоцсон хүн чинь яг хүнд бол ингээд хүний тэр дотоод сэтгэлийн асуудлыг тэр дотоод сэтгэлийн одоо зовлон бэрхшээлийг хэрхэн яаж шийдэх вэ, арилгах вэ гэдэг арга ухааны заадаг хүн баггүй уу нь лам хүн гэдэг чинь. Тэгсэн чинь социализмд одоо тех боломж нь хориод эхлэхээр нөгөө сүсгтэй хүмүүс ч одоо лам дээр очихоор ингээ лам нь одоо тэр номыг зааж өгч болохгүй шүү дээ. Тэгвэл нөгөө нэг сортлогоол авчлаа гэж тийм ээ. Одоо шашны одоо феодлын сортлогоол болчлаа гэж одоо тэр ламын одоо барьж авдаг нөгөө лам дээр очиж ном хэлсэн хүнийг шоронд идэх тийм байсан учраас тэр лам хүн бол одоо тэр хүнд юу хийж өгөх вэ? Сан уншиж өгдөг тийм ээ. Тэгээд нэг зурхаа зурж өгдөг мэрэгэлдэг нэг өөр ажил байхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүсийн хандлагад айжмдаа юу суух вэ? Лам гэхээр л нэг тийм зурхаа зурдаг мэрэгэлт юм бэ. Ингээд нэг тийм сан уншаа тэр бурханд ингээд нэг намайг даатгах ч юм уу тэр бурхан намайг ингээд аварчих юм байна гэсэн нэг тийм хандлага, тийм ойлголт суудсан байхгүй. Тэгээ энэ хандлага ойлголтоор яг ингээд эгийн инерц чинь ингээд 90 он гараад ингээд яваад өгсөн тийм. Тэгээ энэ инерцийг тийм энэ ойлголтыг засах боловсон хүчин 90 онд Монголд байгаагүй учраас нэгсэн дэн чинь ингээд бүхэл бүтэн ингээд 80 90 жил ингээд явчихж байгаа байхгүй. Маш харамсалтай тийм. Тэгэхээр энэ альва зүйлийг таних, ойлгох тэр одоо боломжийг нь олгохгүй байснаас болоод энэ мухар сүсгчин бүр ингээд Монголд бүр ингээд бүр яадгаа алтталаа ингээд бүр татагтаа тулцсан гэдэг шиг нэг тийм байдалд ингээд социализмын он жилүүдэд орцсон шүү дээ ер нь. Тэгэнгүүт одоо тэгэхээр энэ байдлууд чинь юунаас бий болоод байна гэхээр тэрийг судалж таних боломжийг нь хаацсан учраас л тийм болчих. Энэ болохоор яг хүн аль нэгэн шашин шүтэж байгаа бол тэр шашин чинь яг
сургаж байгаа сургаал нь яг юу юм бэ гэдгийг л одоо таних хэрэгтэй юм аа. Адаглаад тэр шашинд итг гэдэг тэр итгэж байгаа тэр бурхан яг юу юм те. Одоо жишээ нь бид нар ертөнцийн эзэнд итгэж Аллахт итгэж гэдэг юм уу? Юу гэдэг тэхэмс тэр ертөнцийн эзэн гэдэг нь яг юу ертөнцийн эзэн гэдэг. Тэр чинь ямар мөн чанартай. Тэрэнд би яаж итгэх ёстой. Тэр чинь итгэвэл надад яаж тусалдیں۔ Тэр Аллах гэдэг нь юу юм? Би тэрэнд яаж итгэх? Тэр намайг яаж авард надад яаж тусалдیں гэдгийг ядаж энийг ойлгох хэрэгтэй. Тэр ном сургаалыг ойлгохгүй маа гэхэд ядаж нэг ийм зүйлийг ойлгох хэрэгтэй юм. Тэр энэ зүйлийг ойлгох тэр боломж мэдлэг боловсрал олгох тэр зүйл нь бүрэн хаацсан учраас л одоо социализмын жилүүд чинь ингээд хүмүүс ингээд шашны талаарч бурхны талаарч ямар ч ойлголтгүй зөвхөн нэг тийм сүсэг бишрэл нэг зан уул ийм дээр тогтцсон ийм зүйл явцсан шүү дээ. Тэр энэ ч өөр яг харамсалтай зүйл болчиход байгаа юм л дээ. Энэ нэг бүтэн 60 70 жилийн хүмүүсийн энэ ойлголт чинь 10 жил 20 жилийн дотор арилахгүй эсвэл арилдгүй зүйл байх юм л дээ. Энэ чинь доор хийж нэг 30 40 жил явж байгаа хүмүүсийн нэг дадал явшил хүмүүсийн тэр ойлголт нь засардаг юм. Нэг тийм хэцүү зүйл болоод байгаа юм. Тэнгүүт өмнөх тэр нийгмийн 60 70 жилийн хугацаанд бий болсон одоо буруу гажууд нь энэ нийгэмд гарч ирэнгүүт энэ нийгмийн хүмүүс нь буруутан болж эхэлж байгаа юм. Их тийм юу бастай. Маш хэцүү зүйл болчихж байгаа юм шиг тийм. Тэгээ хамаг буруутан яг энэ нийгэмд амьдарч байгаа хүмүүс нь хамаг буруутан хамаг одоо хохирогчд нь баг энэ нэгэн хүмүүс юм шиг ийм төр байдал руу орчиж байгаа байхгүй. Яг одоо яг бодит үйл явдал нь яг үр дүн яг энэ нийгэмдэр боловсроод байгаа учраас л хүмүүст одоо тийм л одоо нэрэн гэдэг ингээд нэг тийм яхахгүй л энэ нийгмээ буруутгах энэ нийгэмд амьдарч байгаа хүмүүст л хамаг буруу гэнэ өгөх тийм болчиход шүү дээ. За тэгээд дараачийн хичээл дээр болохоор тэр одоо юу чухал дугаар тийм үү? 3 эрдэнэ. Одоо бурхан шинэ хүний яг итгэх аврал одуулах ёстой тэр 3 эрдэнэ яаж юу гэдэм бэ гэдгийг гаргах нэ. За тэгээд анхаарал сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд бүгдээрээ өнөөдөр хичээлээ ингээд өндөрлөө. Тэгээ сайхан ерөөлөө тавиад тэгээд хичээл өндөрлөө.